Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үйл ажиллагаанд очир дутагдaltaй үйл ажиллагаа маш их боллоо. Сүүлийн 15 жилд Монгол улсын ардын армийн үндэсний аюулгүй байдалд багтаж байсан хар харьцагны бодлоготой шууд холбоотой тусгай материалыг сансрын пункттэй аппаратуудыг холгайн хэрэгт ашигладаг. Цагдаагийн ерөнхий газрынх нь маш их боллоо. Харахад бол ерөөсөө цагдаагийн албан хаагчийн хувцас өмссөн. Цагдаагийн хооронд бичиг баримттай хулгайч нар маш их боллоо. Тэгээ нийслэлийн 16 дугаар сургуулийн нэрийг барьсан хулгайч нар хамтарч 1983 онд 16 дугаар сургуулийг төгссөн нэрээр нийлж бүлэглэн зохион байгуулалттай цагдаагийн хувцас өмсөж зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг тусгай бүлэглэл маш их боллоо. За үүнээс гадна хятадын хорлон сүдэгчд нийлж хамтарч хят хүмүүсийн нэр барьцаалж Монгол улсын энгийн иргэдийг хоморлон баривчиж эд хөрөнгөнд хораадаг тийм аюултай үйл ажиллагаа Монгол оронд хийгдсээр байна. Үүнийг зогсоож байгаа хүмүүс алга. Ялангуяа Монгол улсын Батлан хамгаалахын цол тэмдэгтэй мэргэжлийн офицерууд байхгүй болсон байна. 111-ээр албадан саад туулах газарт Отгон байргээд дэвтрүүлж байгаа. За тэр хүний хийж байгаа үйлдэл бол ерөөсө газар доор амьдардаг гэж байна шүү дээ. 111 албадан саад туулах газрын хонгил доор амьдардаг. Тийм аюултай алуулчин байна. Ер нь 111-т байгаа цагдаагийн албан хаагчд бол тэр жигтэй хүн амныг хэрэгтэн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь тэгээд уусан хүмүүсийн буруу уулгуулсан хүмүүсийнх нь зөв болдог гэдэг чинь нэг тийм үг байгаа шүү. Тэгэхээр тийм хорлон сүдэгчтэй зохион байгуулалттай хүмүүстэй арх уус нэрээр гэмт хэрэгт уруу татан түүнийг маш хэмжээний мөнгөнд торгуул болон шорон даваа ээж хийх эсвэл үл хөлдөх хөрөнгө нь хурааж авдаг тийм зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд маш их болсон гэдгийг бас ойлгох зүйтэй. Хаан уул дөрөв болон бусад дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчд бол тэр жигтэй ер нь бол хувийн эрх ашигын төлөө хүн авч нүрийнхээ арьсыг бүрсэн өөр амтан пицлогтой худалдаач нар байгаа гэдгийг ойлгох зүйтэй. Ер нь хятад хүмүүс байгаа гэдгийг манай Монгол иргэдүүд маш сайн ойлгох зүйтэй. Монголын үндэсний аюулгүй байдал ингэж алдагдаж ийм ухаан байдал орсон их хурлын 76 гишүүнүүдийг хийсэн ууг үйлдэл гэдгийг хатуу ойлгох зүйтэй. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хууль Монгол улсын үндсэн хуулинд эх орноос урвсан цагдаа болон эмч болон сэргийн албан хаагчдын тангараг өргөсөн эх орон сэтгэл байхгүйгээс эх оронд өргөсөн тангарагаас нэтсэн маш олон хүн байгаа гэдгийг ойлгох зүйтэй. Эх орноос ороогүй эх оронч сэтгэлтэй залуучуудыг мөн олон жил ажилласан офицеруудыг маш аюултай байдлаар амин нас нь хятад улсад үйлдвэрсэн хороор амин насын бүрлэгсэн маш олон хэрэг байгаа. Энэ бүтэгийн алтан туяатай холбоотой Дэнчин мянгад байдаг бүтэгийн ган тулга, бүтэгийн алтан цэцэг, бүтэгийн